Сайн байцгаана. Өнөөдөр хичээлээ crossover буюу солбогчийг зурчлаа. Crossover нь хоёр hybrid coupler-ийн төгсгөлөөр төгсгөл хооронд 100 холбосон хэлбэртэй байдаг. Оролтонд орж ирсэн чадлыг тэг дисплейлийн унтраалтайгаар солбож гаргадаг. RF crossover солбогчид лямбда гоохын 4 урттай бөгөөд бусад амжууллын шугамуудыг эсэргүүцэл тогтмодог. RF crossover-ийн эсэргүүцэл нь Z нөлөөгөө гоохын язгуур дор 2, харин голын шугамын эсэргүүцэл нь Z нөлөөг хуваалдаг нь язгуур дор 2, үүнээсээ 5-ыг хасна. Харин тусгаарлагч хавтан болон газар долох тоолгосон шугамын эсэргүүцэл нь Z нөл байна. За ингээд хэлхийгээ өгсрээ. Хэлхийгээ өгсрэнд бол бид T-Lines IDL гэсэн зэснээс T-Line гэсэн дамжуулгын шугамыг сонгож авна. Бидэнд нийтдээ 18 ширхэг T-Line хэрэгтэй. Одоо бид холболтой. Үүнийхээ дараа бид simulation S параметр гэсэн зэснээс S параметр болон 4 ширхэг терм 4 ширхэг газар доолох холбож байгаа. За simulation S параметр гэсэн зэснээс S параметр терм газар доолох. За одоо бид утгаа онооч байгаа. Одоо голын дамжууллын Z маань 25 омор авна. 3536 омор. Үүнтэй бид татамжаа 3 GHz дээр өгч байгаа учраас 3 GHz дээр чинь татамжаа онооч өгнө. За бид татамжаа 3 GHz дээр авсан учраас 1-ээс 5 GHz-ийн оронд 1 GHz алхамтай авъя. За ингээд симуляц хийлээ. За бидрүүд үүнийг салгаж харуулъя. Бидэнд хэрэгтэй мэдээлүүд маань S1-ийн болон S3-ийн. За дараагийнх нь болохоор S2-ийн 4 болон S4-ийн 4. За эндээс маань S1 гэдэг маань оролтын портын ойлтын коэффициент, S4-ийн 4 гэдэг маань оролтын портын ойлтын коэффициент, S3-ийн 1 гэдэг маань 1-р портноос 3-р портоор дамжуулж байгаа дамжууллын коэффициент, S2-ийн 4 гэдэг маань 4-р портноос 2-р порт руу ойж байгаа дамжуулж байгаа дамжууллын коэффициент юм аа. Ингэснээр яг солбож байгаа зэг маань S3-ийн 1 болон S2-ийн 4 дээр байгаа. Энэ дээр чалыг тэнцүү бууж байгаа учраас тэг ойролцоогоор тэг дисплейлийн унтралттай байна. За бидний өнөөдөр хичээл ингээд дуслаа.